Энэ бүх төлөөлж байна. Хөл хорионы хэсүүлж. Зохиолч Өлзий хотын үлэмж төгс. Өгүүлэгч Баццхийн Пүрэв Давг. Гурав. Эхнэр нь гэж байж ядсан адгаж бохимдсан аашны тулам өгтлээ. Дэлбэртлээ бачуурсан шүрээ ганц хоёрхан хайрцаг юм чирээд лифтэн суугаад аваад ирэхийн оронд хэдэн цаг болчихвоо. Наад юмнууд чинь надад яаралтай эрэхтэй байсныг мэдээгүй юу? Фэйсбүүкээр лайв хийж танилцуулах гээд хүлээж байгаа гэдгийг ойлгоогүй мүү? Би наадуулыг чинь зарж олсон мөнгөөрөө чиний цалин хизээж хүчрэхгүй өөрийнхөө хэрэглээг зохицуулдаг юм штэ. Мэдэхгүй юу чи? Эсвэл дургуугаа илэрхийлж албаар ингээд байгаа мүү? Гэж хэлээд уудтай эд зүйлсээ шүрэн авахдаа архины үнэр сэн хийхийг цоригтол мэдэрлээ. Нөхрөө архи гударч ангитал удсныг мэдээд өнөөх шатаж байсан уур унтуу нь бүр төөмөр болон дэгтлээ. Архиудгүй чухам зөв хөвшилтэй хүн чинь энэ мөн үү? Баяр ёслолоор улс амьтан боондоо баярлан дарвж явахад уудгүйгээ гаахаад ганцаараа дөмбигээ суучдаг юм байж. Гэнэт юу болсон? Өвчин зовлонтой хорио цээртэй архитаарс зарахгүй ийн сонгож уудаг нь яадгийн? Бусдаас өвөрмөц онцгой гажиг эрдэмтэн болохоо харуулах гэсэн юм уу? Чааваас та. Гэвчлэн үгүй муухагаар утан цамнаж гарлаа. Бэлгүүний хэл хүүг аман дээр нь гарч ирсэн ч дотор нь муухаар нь буцаага залхив. Уг нь тэр нэг өдөрч болтойгоо архиуч согтоод юу ч бодохгүй бүхнийг хэсэг мартыг хэмээн хүссэн боловч бүрэл дорд бололтой. Эхнэр нь тэгэж их өглөж яншаад байхгүй ч гэлээ яшигтай хэцүү зантай гэж. Таалагдахгүй бол таг дууга хураачихна. Гэтэл өнөөдөр яав гэмээр хашгичж цамнаад хэрэг биштлээ. Өглөөлөд оромжлол уур хэлний намжилгүй улмал хэрвсэх бололтой. Эр нөхрөө элдв үгээр төнхөж гарлаа. Тэгтээ бүр дахин хизээж сөхөж ярихыг дурсан санахыг хүсдэхгүй базаахгүй асуудлын зориуд эргэн сэтрэж хав даржчихсан халуун хэвтрийн хайр найраггүй сөхөж сандаачж байх шиг хамаг зэвүүг нь хүргээд болдоггүй. Тэр жил чи өнөө алцгар оюутан охинд аягчхад хэсэг гударсан биз дээ. Яагаад гинт дахиад уугаад эхэлж байгаа юм? Бас нэг юмтай зууралдчихсан чинь хөл хөрөөнөөс болоод уулзаж унтаж хэвтэж чадахгүй болчиход бачуураад аргаа барсандаа ууж байгаа царай нийнү гэж хэлэхэд нь номхон дөлгөөн төвчээртэй хүн хэдий ч ийм үгний ард бэлгүүн дуугүй байж чадахгүй тодорхой шүү дээ. Дайран дээр давс нэмэвгэгчээр жаахан балгачсан өг олширчсан байгааг ч хэлэх үү. Нэг л мэдхэд би биенхэн хамаг муухайг эл тод илчилсэн хараал зүгтийн үгсийг нэг рүүгээ өршөөлгүй чөлөөтэй урсгасан улаан хэрүүл нь улмаар зодон болж хувирхан тэрэ. Бэлгүүн үнээс цааш хэсэгхэн хугацаанд болж өнгөрсөн явдлыг там том л сандг юм. Нэг л мэдхэд эхнэрийнхэн дээр сандал цуугаад хоолойг нь хоёр гараараа галзуу мэт багалзуурдаж байсан мөчөөс л ой санамж нь сэрэгдэг. Түүнийг сэхэ авахд эхнэр нь аль хэдийн амьсгал хураачихсан байлаа. Эхнэрээ алжглаа гэдгээ ухамсарлах мөчөд уусан хамаг арх нь ууршиж орхив. Тэнх хүн шиг мэлэрч хэсэг зогслоо. Толинд өөрийгөө очиж харлаа. Хацраас цус урсаж байх юм. Эхнэрийнх нь хумсны ором. Аминд нь хүрэх болсон шалтгаан магадгүй энэ үйлдэлээс л эхэлжтэй гэж бодов. Балаа угаал муур шиг самардсныхаа хариута багалзуурдуулж илтээ. Самардуулах ямар төвчших үү гэж самардаж байснаас алгадаад цохиод авсан хол дээр. Заавал хөршүүд дуу шүүгэн босныг сонсчихсан байх та. Цагтаа дуудчихсан биш байгаа. Хазар дээрх хумсны цорив арилах болов гэх санаа зовнилууд арараасаа түүний тархийг гашилгана. Хажиргалтай нь би эхнэрийнхээ аминд хүрчлээ штэ гэсэн үгс харуулсал төрүүлэхүүц байсангүй. Харин ч эсэргээрээ би нээлт хийчлээ. Би томьёог нь олчлоо. Би асуудлыг шийдчихлээ гэж байгаа аятал хэлэгдэнэ. Гол нь яаж хэргийг далдлах вэ? Цогцыг хаашаа зайлуулах хэрэг вэ? Хүн хар сэжиг авах вэ гэдэгт л санаачилж толгойн ажиллах нь таатай санагдаж байлаа. Тэр удааныггүй бичгийн цүнхээ авч ширээгээ эмхлэн суугаад цаас сэлт дэлгэн ширээний чидэнгээ асаалаа. Дэвтэр дээр болсон явдлыг логик тестараллаар дүгнэж бичээд шийдэл олох шаардлагатай асуудлуудаа жигсав. Цогцыг нууж ууршуулах, хэргийн газрыг цэвэрлэх, уул мөрийг баллах, цаг хожих, хөл хориог ашиглах. Юутаач цогцыг нууж, хэргийн газрыг цэвэрлэе. Хэдий бэлгүүнийг гаднаас нь дүгнэхэд доожоогүй хулчгаар санд руу харагддагч үнэндээ тэр маш тайван хүн. Бодлоо тун хурдан эмхэлж сандрал төгшүүрэ хяндаг. Богино хугацаанд хамгийн оновчтой шийдвэрийг гаргаж чаддаг зэрэг нь түүний сайн тал. Арга байж юу? Эрдэмтэн хүн шүү дээ.
Зүгээр ч нэг доктор сэтэртэй дотроо хов осон амьтан биш. Бүрлээчийн цогцыг элви гэсэн бичигтэй торгомсог материал бүхий ор хүнжлийн даавуунд ороогоод тагтан дээр гаргаад тавьчлаа. Энэ даавууг их үнэтэй авсан, мөнч дуртай байсансан. Юмыг аж мэдхөв тагтныхаа гурван талд цонхыг муухан бүтээлгээр халахалж битүүлээд авлаа. Өөдрөөгөө очиж орц хонглыг чих 50 тандвал нам гүм. Гэрт чимээ анаргүй тайван. Хэрэг явдлаас хойш бараг 40 минут өнгөрчхөд байхад хөршүүдч тэр цагдаач тэр хаалгууд балбсангүй. Дуудлага өгсөн бол эрч хугацаа хэдийн өнгөрчихсөн байлтай. Тэр гайхан бодлоо. Хөршүүд маань бит хоёрыг намжийн мус гэдгийг сайн мэдэнтэй. Гэтэл тэр их дуу чимээ хадахаар гайхгүй байна гэж юу? Хөршүүд бүгд тахал тусаад далдарчихсан байна гэж баймааргүй юм да. Сонсоогүй байна гэж байхгүй л баймаарсан. Арай зурагтныхаа дууг чангалчхаж гэж бодсон юм биш үсттэй. Эсвэл тэр бүх орлон хашгираан миний толгойд л болсон хэрэг үү? Нөхцөл байдлыг ажиглаж хэсэг суулаа. Юу ч өөрчлөгдсөнгүй. Энэ тайвширч болно гэсэн үг хараахан биш. Сонор сэрэмжээ алдаж болохгүйг тэр сайтар мэдэж байлаа. Тэндээ ч зурагтныхаа дууг аль болох чангалж, хэрүүл маргаантай савнгийн дөрүүдийн нэгийг олж сувг тааруулад том өрөөнийхөө буудан дээр тугаллаа. Ийм байдалтай 2 хоногийг ардаа хийлээ. Хөл хорооны үе учраа гэрээр хүн хар үзэгдэхгүй. Айх аюулгүн дээр сэтгэл санаа шал өөр. Тарих толгойч нэг л сэргэлэн цовоо ажиллаад байх шиг. Тагтан дээр байгаа цогцыг гарч харахаас зүрх шигээд зүгүүлсэн ч үгүй. Гадаа хүйтэ хонж байгаа нь зол юм да. Ээлжирч өмх хэрхвэ гэж санаа зовхгүй. Эхнэрээ цааш нь харуулчаад тоосон шинжгүй. Бүр юу ч болоогүй аятай нэг дээвэр дор цогцтой хамт амьдраад байж байна гэдэг хин хүний зүудэнд ч багтамгүй жигшүүрт явдал мөнөөсмөн. Гэтэл нийгмийн зүй тогтлыг өөрчилсөн тахлын нөхцөлд инкээсөөр сонголтгүй болсон болохоор зөвтгөл олдоод жирэх шиг. Амьдрал хэвийн гунигтай үргэлжилж байсан бол бэлгүүн түгээгч бямбатай таарахчгүй. Таарлаач хамт уух сэжим гарч ирэх нь юу л бол. Цаашаа хөврүүлэн бодох үе эхнэртэйгээ маргаж муудалцахчгүй байсан биз. За тэхэж бүр байг. Асуудал эцтэй тулж аминд хүрсэн золгүй тохиолдлоор төгслөө гэж бодоход лавл ингээд 4 хоног тагтан дээрээ цогцын чулуудчаад буудан дээр хэвтэж байхгүй шүү дээ. Эргэн тойронд тасралтгүй дуу шуугаан, инээд, уйлан, хөл өвмэн, түжигнэн, төвчшгүй үг үйлдэлүүд буцалж байхад гэмтэрэг үйлдсэн хүн амар тайван суухан эцсгүй. Бэлгүн шиг хүн айгүй бол өөрөө 102 лөө залгаад дуудлага өгчихсөн байна биз? Хоолоогоор нь хоолж давах хүсэл төрөхгүй учраас эдэх гэж хүчилсэн ч үгүй. Орцны шатаар өгсөж уруудах хүлэн чимээ, цахилгаан шат давхард нь ирснийг илтгэх хонхны дуу. Манай хаалгыг тогшихгүй гэсэн байнгын төгшүүрт ээрүүлж тийхүү 2 хоноод байтал эхнэрийнх нь гар утас дуугарлаа. Энэ 2 хоногт түүний тооцоолоогүй. Тооцоолох нь бүхэл дэвтэртээ бичлгүй таг мартчихсан зүйл нь харилцаа холбоо. Тэр эхнэрээ өөр шигээ зожиг амтан шиг санаж энэ мэтийн нарийн ширийн зүйлсийг орхигдуулж маш том алдаа гаргаснаа ойлголоо. Утасны хонх удтал дуурсны эцэст ашгүй дуудлага тасрав. Тэмдэглэсэн нэрийг харвал зулаа гэгч найз нь талигаач руу залгасан аж. Удалгүй гар утсанд хай ягаад Facebook чатанд хариу өгөхгүй байгаа юм бэ? Арай код тусчаагүй биз? Ингэсэн зурвас ирэв. Тухайн зурвасыг уншмагц бэлгүүнд нэгэн мэрэгэн санаа төрлөө. Нэгэнтэл аллагын гэмтэргээ нууцлсан юм хойно нэгмэр далдлах хэрэгтэй. Ковидын цар тахлын үеийн хорой цэрийг ашиглан шүрээг амьд байлгаж болно. Мэдээж зөвхөн сошиал орчинд. Нэг ч утасны дуудлагыг авахгүй, дөрс дуудлага хийхгүй, Facebook лайв хийхгүй, гэвч пост оруулж болно. Сторид нь зураг бичлэг нийтэлсэн ч чадна. Элдв хангаа юм шеэрлнэ. Гар утсан дээрх гэртээ будагтай будаггүй ахуулсан өчнөө янзын зургуудын холь цолоод нийтлээд байхад шүрээ амьд байгаагаас ялгаа юу ах вэ? Эмхэн л харилцаа найз нарынхын дунд байсаар ирсэн. Байсаар байж ч болох юм. Болохгүй бол ковид туссан гэд биччихнэ гэсэн төлөвлөгөө боловсрууллаа. Эхнэрийнх нь утасны төгжөөнө 4 ширхэг 8 тоноос бүрддгийг манай агрохимч мэддэгч өмнө нь нэг ч удаа нэвтэрч хэрэгтэй хэрэггүй мессежийг уншиж байсангүй. Тэм учраас энэ бүхэн тэмч хэцүү асуудал биш. Энхүү хөрс бордоо ургамлаас өөр юу ч сонирхдаггүй эрен үеийнхэн амьдралын хэмнэлээс харих бол эрдэмтэн маань аргагүй ирэхээр цахим ертөнцийг судалж ихэл бай.